Хэвлээ. За өнөөдөр бол 4-р сарын 15. За маргааш 4-р сарын 16-нд үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааныг Монгол Ардын нам хуралдуулна гэж байна. Монгол Ардын нам хуралдуулна гэсэн шалтгаан зориуд ингэж хэлж байгаа юм аа. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэцгийг ямар нэгэн улс төрийн нам хуралдуулдаггүй юм. Гэхдээ энэ удаад бол Монгол Ардын нам хүчнэдэж одоо энэ дунд суудлын хуралдааныг хуралдуулахар болсон. Ерөнхийлөгч хориг тавьсан боловч хоригийг авч хилцэлгүйгээр ингэж хуралдуулахар болсон. За ингээд энэний дагуу хүмүүс жагсад цуглаж байна гэсэн мэдээллийг аваад одоо зайсан руу яалаа. Давхлаа. Тэгээд очихоос өмнө бол энэ талаар бас нэг баг сар мэдээлэл хийя гэж ингэж бодлоо. За ерөнхийдөө бол баг суудлын хуралдаанаас одоо энэ асуудлаар одоо зарга үүсэхгүй гэдэг юм бол асуудал хаагддаг. Ингээд хаасан энүүгээрээ гэтэл харин гарын үсэг зурдаг дээр нэг хот хоёр нь за энд ямар ч гэсэн шалгуулах энэ цааш орхооргүй болох чичтэй ерөнхийдөө бол самаа. Ийш хаацсан байгаа да. Хаацсан байгаа да. Ингээд дэш. За ингээд ямар ч байсан ийшээ орох гэдэгсэн үндсэн хуулийн цэцгийн яг уртлаас хойтлосоо ордог хэсэгт бол хаалт тавьсан байна. Ямар нэгэн байдлаар ийшээ орж болохгүй. Машин байтугай явган унж оруулахгүй юм чи тийм хамгаалалт гарсан байна. За тэгээд чам ямар учиртайгаар одоо энд хүмүүс жагсаа цуглаа хийсэн бэ гэдгийг тайлбарлая. За 4-р сарын 16-нд бол үндсэн хуулийн дунд цэцгийн хуралдааныг Монгол Ардын намын захиалгаар хуралдуулах гэж байгаа. Үүнийхээ тулд одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүн байсан цогтойг бол чөлөөлөөд дээжүүхийн одоо саналгүйгээр нэг нөхрийг томилсон байгаа. За тэгээд тэр нь ямар учиртай бай гэдэг тэгэхээр баг суудлын хуралдаанаас ерөнхийлөгч Баттулгын нэр дэвших хэрэгтэй юу гэдгийг одоо заргалцсан хянуулах гэсэн тэр өргөдлийг бол хэлцэх шаардлагагүй гэж хэлээд энэ асуудал бол хуулийнхаа дагуу дууссан байгаа. Цэцгийн хуулийн дагуу. Ахиж бол энэ талаар бол ямар нэгэн зарга зайлшгүй үүсэхгүй гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бол Монгол Улсын ерөнхийлөгч Алтайгийн Баттулга гэдэг хүн нэр дэвших хэрэгтэй л гэсэн үг шүү дээ. За ингээд энэ асуудлыг хаасан гэтэл Монгол Ардын намаас одоо байнгын орон дээр орж ирээд байнгын орооны оролдоон дээр авчиад үндсэн хуулийн цэцгийн гишүүн цогтойг чөлөөлөх асуудлыг шууд хэлэлцсэн. Нөгөө солонгойг нь бол чөлөөлөхгүй шүү дээ. Чөлөөлөхгүй гэсэн шүү дээ. Хилцээгүй. Яагаад цогтой нь чөлөөлөгдөх болчихоо гэдгсэн чинь за яг нэгдүгээр хугацаанд бас хамгийн гол нь цогтой өөрөөр хэлбэл энэ асуудлыг яах хэрэггүй. Хэлцэх шаардлагагүй гэдэг тал дээр нь ячиж гарын үсэг зорчиж. За солонгой нь бол энэ асуудлыг уг нь анханасаа энийг хүлээн авахгүй гэснийг нь хүлээж авна гэж хэлээд за тэгээд хэлэлцээд яасан. За ингээд тэр солонгой гэдэг хүн нэг хэсэг Хөх хотын консул Монголоор шагнах гэж байна гэсэн юм яриа мараа яваад байсан. За тэгээд одоо ер нь өөрөө мэдээж одоо ирсэн өгзөг одоо ир шүү дээ. Одоо ер нь өөр зүгтагаад авчихсан. Багхгүй. Тэр бол сургаггүйс. Өгзөг одоо гарын үсэг зурхгүй. Одоо амхандаа гацааж байгаа юм л дээ. За ингээд үндсэн хуулийн цэцгийнхээ хуулиар бол олонхын сандар асуудлыг шийддэг юм байна. За одоо 3-2 нь бол одоо энэ асуудлыг яахгүй одоо энэ асуудлыг бол жижигмэг үз. Энэ асуудлыг хэлцэх шаардлагагүй гэдэг энэ асуудал хаагдсан байгаа. Гэтэл одоо ерөн зүгтаа гавч. За ингээд Монгол Ардын нам хуралдаад энэ асуудлыг ахиж авч хэлцснэ гэдэг. Хуулиараа бол боломжгүй ийм байхгүй. Тэгээд авчиж ахиж юу харуулад одоо хуралдуулахаар болоод баг суудлын хуралдаанаас хаацсан асуудлыг сэргээгээд шууд дунд суудлын хуралдаан руу оруулж явахгүй. Өөрөөр хэлбэл баг суудлын хуралдааныг ерөнхийдөө байхгүй болгож гинэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За энд хүмүүст шалгуулах юм. Одоо хаашаа явах вэ? Энэ үндсэн хуулийн зэвсдэр нь хүмүүс яваад байгаа юм. Би тэрний мэдээнд явж байна. Мэдээнд явж байна. Тий. Хаанаас явж байгаа вэ? Хатан мэдээ. Тий. За ингээд юу яасан?
асуудлыг шууд бага суудлын хуралдааныг ерөөсө тооцохгүй гэж хэлээд. Өөрөөр хэлбэл бага суудал хуралдуулгүйгээр асуудлыг шууд дунд суудлаар нь явуулж хэлэлцүүлдэг болчихлоо шүү дээ. Энэ ч бол өөрөө хуулиар зорчиж байгаа асуудал. Бага суудлаас шийдвэрэнд гарцсан. Ингэж одоо хүчээр за энд юу ачижтэй зам нь хаацсан байна. Аюуц буцаад эргээтгэе. За ингээд асуудлыг шууд хүчээр хууль зөрчөөд олонхоороо хүч тэрээд одоо ингэж эхлүүлэхээр болсон. За тэгээд энэ асуудал нь тэр одоо дунд суудлын хуралдааныг одоо хуралдуулах шийдвэрийг бол одоо 4 сарын 16-нд тэр хуралдаанаа хуралдуулнаа гэсэн ийм шийдвэрийг гаргацсан. Ийм за энэ ямар ч байсан ингээд бүх төрлийн мэдээлэл өгөхийг бол хаасан байгаа. За сая бол би энийг одоо яаж байгаа ахалж байгаа үнтэй уулзах гэсэн боловч одоо уулзаж тодруулах гэсэн боловч надад ярилцлага өгсөнгөө цагдаагийн ерхий газар хэл мэдээллийн төвийн албатай очиж уулзаа. Гэсэн ийм байдлаар бол хариулт өгсөн. Энэ бол KFC-гийн зүүн талаас ирдэг энэ уулзаараас болоод ингээд бүгдийг хаацсан. Энэ өнсөө хуулийн цэцэн годомжийг тэр чигт хаацсан байна. Байдал нь. За тэгээд энд ингээд машинуудыг шууд баруун гар дэшээ хэрэг, зүүн гар дэшээ хэрэг гэсэн юм байна. Энийг тэр чигт ингээд хаацсан. За машин тэрэг байтгаа явган хүнч нэвтрүүлэхгүй одоо ийм байдалтай энэ асуудлыг бол ингээд шийдсэн байгаа. Ингээд сэрэтөө хатлаас хотлоосоо ирэх гэхэд бол яг тэр дөрвөн замны уулзал дээр болоос хаацсан байдаг. Бүрнээс хойш нь орж ирдэг. Тэгээд яг ийм байна. За адил бол нэг иймэрхүү. Ингээ эндээс бол ямар ч юу байхгүй. Эндийг ахалж байгаа үндсэн хуулийн зэцгийн гудамж гэдэг юм уу да. Одоо энэ зайсангаас таашаана ороод байж хад байдаг. Үндсэн хуулийн зэц байралдаг. Энэ гудамжийг бол ерөөсөө хойд урт талаас нь бүтэн хамгаалтанд авцсан. Явгуунж оруулахгүй юм байдалтай байна. Ерөнхийдөө бол тэгээд тэрнийг ахалж байгаа хүмүүсээс нь бол асуулаа. Тэгэхэд бол бид нар энд мэдээлэх эрх үхий мэдээлэх албан тушаалтан биш ээ. Цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс та нар энэ асуулаа асуугаарай. За баярлалаа гэд ингээд эвлэгийн аргагүй хариултыг за тэгээд энд ямар ажиллагаа болсон юу болоод зам хаасан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Энд одоо хэвлэлийн төв дээр одоо энэ үндсэн хуулийн зэцгийн гадаа одоо дийшээ ажил төрөл рүүгээ бас явах гэсэн тэндээс очиж юм авах гэсэн улсууд бол зөндөө хэрүүлгээ зогсож байна. Би бол яг тэр үндсэн хуулийн цэцгийн гадаа жагсаал цуглаан болж байна гэсэн мэдээллийг лайваар хараад наашаа нэлээд одоо яаш тавьж орж ирсэн. Аль хэдийн тараахын тараагаад янзлцсан бололтой байна. За тэгээд энэгээр ингэж явах ингэж хөдөлгөөнийг нээгээд яг тэр үндсэн хуулийн цэцгийн гудамжийн тэр хавцааг бол ерөөсөө битүү хаацсан. Явган байтгаа машин байтгаа явган ч оруулахаар ингэж хаасан байна. Айд л ийм л байна. Дачхам яагаад ийм явдал болоод байгаа юм бэ? Энэ талаар бас нэг 5-10 хэлээ. Чам яагаад ингэж өнөөдөр үндсэн хуулийн цэцгийг ингэж онцгой ингэж анхаарч үзээд ингэж хаалт хамгаалтанд оруулгаа гэдэг. Тэгвэл маргааш 4-р сарын 16-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааныг Монгол Ардын нам хуралдуулах гэж байгаа сураг байна. Монгол Ардын намыг тийм онцлжлээд байна шүү дээ. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэц ямар нэгэн байдлаар аль нэг намын захиалгаар хуралддаггүй юм. Үндсэн хуулийн цэц ямар үүрэгтэй юм бэ гэхээр хуулийн тайлбар өгдөг дөө үг үсэг энэ ийм учиртай маа энэ ингэж хэлсэн байгаа нь хуулийн дагуу энэ ийм эрхтэй тийм эрэхгүй гэсэн
одоо утгатай утгыг одоо хуулийн зүгээр тайлбарлана гэсэн ийм тайлбар өгдөг байгууллага энэ ямар нэг шийдвэр гаргадаг тийм ээ. За тэгээд энэ дээр тайлбарыг бол маргааш 3 дугаар сарын 4-р сарын 16-нд гаргуулах гэдэг. Би сая энэгээр шалгуулцаад явсан. Энд биш. За ингээд 4-р сарын 16-нд бол одоо үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын оролдооныг оролдуулах гэж байна. Ямар ч бас оролдуулах гэж байгаа юм бэ? Тийм ээ, Монгол Ардын намаас. Уг нь бол одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч яг өнөөдрийн ерөнхийлөгч Алтбаагийн Батболго гэдэг хүнийг бол дорчханд тэргүүдээ нэг хэсэг хүмүүс тийм ээ нэр дэвшгэн дэвшихгүй гэсэн эрхтэй ийм маргаан үүсгээд үндсэн хуулийн цэц өгсөн. За энийг бол хуулийнхаа дагуу үндсэн хуулийн цэц баг судлалынхаа оролдооноор авч үзээд за энэ бол цаашид маргаан үүсэх шаардлагагүй байна гэдэг ингээд олонхын саналаар шийдээд хурлыг хаасан. За ингээд дараагаар нь хурлаа эсэлчин батлна гэдэг ингээд гар үсэг зурдаг юм байна. Олонхын саналаар бол 3 хүний 2 нь бол энийг бол маргаан үүсэх шаардлагагүй гэсэн. Гэтэл энэ хуралдаанд орсон одооёр гэдэг хүн тийм одоо олноо бол одоо өгзөг одооёр бүгс одооёр гэж нэрсэн. Энэ хүн бол гарын үсгээ зурлаа тэгээд цутгайцсан. Гэхдээ хуулиараа бол эн чинь нэгэнтээ 2 нь ингээд слав баталсан учраас бол энэ бол хүчинтэй өөрөөр дахиж энэгээр бол зарга маргаан үүсэх боломжгүй гэсэн үг багхгүй. Тэгтэл Монгол Ардын нам маш яаралтай оролдоод за энэ бол тэр нөгөө энтрийнхэн тэр нөгөө хаалтан дээр ингээд яатсан байж байгааг бид нар харж байна. Энэ талаас ингээд орохгүй. Энэ цаатлаасаас оруулахгүй, энэ талаасаас оруулахгүй ингээд хаачихсан ингээд байж байгаа. За нэг иймэрхүү маягтай. За энд бол өөрийнх нь үндсэн хуулийн цэцгийн машин болоо да. Одоо 0888 гэсэн дугаартай машин бол ингээд авч байна. За ингээд надыг халах гэж байна уу? За иймэрхүү ямар ч бас ийм Монгол уртлаасаа хойтлоосаа яг энэ хэсэгтээ бол орох ямар ч боломжгүйгээр авчиж энэ бүх зам гарцуудыг ингээ хаасан байдалтай ингээ байж байгаа. Юус яг энэ хэсэгт машин байтгаа явгуун ч оруулахгүйгээр ингээ таг хаацсан байж байгаа. Дотор нь бол одоо тэр үндсэн хуулийн цэцгийн хуралдаа явж байгаа байх. Би бол тэгж бодож байна тийм ээ. За иймэрхүү байдалтай. Тэгээд энийг ахалж байгаа тэр хамгаалтанд авсан цагдаагийн албаагчдаас ярилцлага авах гэдэгт бол бүгд би мэдэхгүй дараагаас гэсэн. Энийг ахалж байгаа тэр дараагаас нь одоо ярилцлага авах гэхлээр би ярилцлага гэдэг ерөнхий албан тушаалт юм шээ. Тушаал гүйцэтгэж байна. Та нар бол одоо энэ юутайгаа яриа. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв одоо өөрөөр Баатаргүйгээс сайлбар аваа гэсэн. За тийм л одоо хариулт өгч байна. За ингээд энэ мэтэр одоо энэ үндсэн хуулийн цэцгийн одоо дон суудлын оролдооны хүчээр ингээд цэрэг цагдаагийн хүчээр ингэж оролдуулах гэж оролдож байна. За чухал ямар учиртай ингээд энийг ингээд оролдуулад ингээд идэм бэ гэдэг ингээд тэгэхээр ерөнхийдөө л ганцхан одоо батлах гэдэг хүнд зориулсан тэр одоо хуулийг л одоо тайлбарлуулах гэж зэдэг байгаа шүү дээ. Уг нь бол баг судлалын оролдооноор бол тайлбарлаад энийг бол угаасаа энэ юу ахгүй байна. Энийг бол хэлцэх шаардлагагүй. Энэ маргаан үсэх боломжгүй гэдэг ингэсэн байдаг. Гэтэл компаниуд бол айл үзээ дахиад тэгээд зарим нэг их сурвалжийн мэдээллүүдийг ингээ хараад ахад одоо олон нийтийн сүлжээгээр яваад байгаа юм. Үндсэн хуулийн цэцгийн эмгтэй гишүүдийг бүгдийг нь бол одоо одолдоод авцсан. Юугаар бодох явд юм бэ гэхээр тэрийг нь бол нарийн мэдгүй. Ямар ч албан тушаал ушаал тийм ээ. Албан тушаалыг дандлал элчингээр их шагнадаг болоод байгаа шүү дээ. За иймэрхүү маягийн юмнууд ингээ яваад байгаа гэсэн ийм мэдээлэлүүд байж байгаа. За ингээд ямар ч байсан цаашаа ямар нэгэн байдлаар ингэж сурвалжлага хийх боломжгүй болголаа. Тэгэхээр одоо ямар ч байсан энэ мэдээллийг таагүй хүргэлээ.